Монголдо ИКАО-гийн багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж эхэллээ. Иргэний нисхийн үндэсний төвд хүрээлэмжид хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирлын 2025 оны 6 дугаар сарын 2-ны А-дроп 334-р тушаалаар олон улсын иргэний нисхийн байгууллагын стандартчлагдсан сургалтын хөтөлбөрийг заах чадвартай багш бэлтгэх зорилго бүхий Training Instructor Course сургалтыг 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 6 дугаар сарын 13-ны өдрүүдэд нисхийн сургалтын төвд зохион байгууллаа. Нисхийн сургалтын төв нь ИКАО-гийн сургалтыг Монгол улсад олон улсын стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд 2024 онд ИКАО-гоос гэрчилгээчсэн багшлах эрхтэй багш бэлтгэж 2025 оны энэхүү сургалтыг өөрсдийн гэрчилгээчсэн үндсэн багштайгаар дотооддоо амжилттай зохион байгуулсан нь онцлог үйл явдал боллоо. Монгол багш ИКАО-гийн багш бэлтгэх сургалтыг зааж өндөр төлбөртэй гадаад багшийг бүрэн орлох үйц дотоодын хүний нөөц бэлдэж даруй 30 орчим сая төгрөгийг хэмнэсэн байна.